Монгол Улсын 3 сая дахь иргэн энэ оны 1-р сарын 24-нд мэндэлсэн байна. 3 сая дахь иргэнийг мянганы наривчлалтаагаар 1-р сарын нийт төрөлт нас баралтыг нарийн тооцож тодруулсан байна. Монгол Улсын 3 сая дахь иргэнээр Өмнөгөө аймгийн Далан задгад сумын нэгдсэн эмнэлэгт 24-ний өглөө эцэг инх төвшний хатан болд их Гамбатын аз заяа нарыг гэр бүлд мэндэлсэн охин тодорсон байна. Монгол Улсын 3 сая дахь иргэн энэ сарын 24-ний өдөр Өмнөгөө аймгийн Далан задгад сумын нэгдсэн эмнэлэгт мэндэлсэн байна. Тэрээр 8 цаг 27 минутанд 3.5 кг жинтэй 50 см өндөртэй хорвоод мэндэлж Монгол Улсын хүн амыг 3 сая төгрөгчээ. Монгол Улсын 3 сая дахь иргэн Өмнөгөө аймгийн Далан задгад сумын иргэн хатан болдын ууган охин болон мэндэлсэн. Охиндоо нэр хайрлагатай уламжлал ёсоор будаан дотроос чигшин сэлэн гэх нэрийг хайрлсан тухай хэвлэл мэдээлэлээр засагдсан билээ. Тэгвэл 3 сая дахь иргэний аав ээжтэй ерөнхийлөгч элбэгдорж уцаар холбогдож баяр хүргэхдээ монголжин гэх нэр хайрлагыг санал болгосон байна. Харин үүнийг 3 сая дахь иргэний аав ээж хүлээн авч байгаагаа мэдэгдэж охиндоо монголжин гэх нэрийг шинээр өгчээ. Охины ээж аав нь 1992 онд төрсөн энэ жил 23 настай хуваарай хөдөлмөр эрхэлдэг залуус гин. Охины аав хатан болд 3 сая дахь иргэний аав болсноо өнөөдөр өглөө мэдлээ. Шанглын барай аваад нийслэл хотод суурьших бодолтой байна гэжээ. За ийхүү Монгол Улсын 3 сая дахь иргэний үлгийдэн авсан баярт мэдээ сонсож Монгол түмэн улам олуулаа болохын ерөөлийг дэвшүүлцгээж байлаа. Туурга тусгаар бүрэн эрхт эрхчлөөт Монгол улс 3 сая дахь иргэнэ тосч авлаа. 3000-ны эхэнд морин жилийн барайнд гурвалсан чандманлуга Монгол улсын иргэд 3 сая болон өслөө. Юутай их баяр бахархал вэ. Монголчууд бид ерөөлөөр улам олуулаа болж байна. Манай улсын хүн ам цаашид 3 сая гэсэн бэлэгдэл тоон дээр үргэлж өсч, үргэлж нэмэгдэн тоологдох болно. Хүний сайн, нутгийн сайхан цогцолсон Монгол улсынхаа иргэн болж түмэн олныхаа магнааг тэнээлгэж төрсөн хүүхэд бүртээ төр төмнөө төлөөлөн чин сэтгэлийн сүүн мэлалга өргөё. 3 сая дахь иргэнтэй хамгийн ойрхон хугацаанд 29 хүүхэд мэндэлжээ. Тухайлбал Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт 2 ихэр хүүхэд, Америк нэгдсэн улс, Увс, Дорноговь зэрэг аймагуудад хэдхэн минутын зөрүүтэй мэндэлсэн хүүхдүүд байгаа байна. Эдгээр хүүхдүүдэд хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас тусгай тэтгэмж олгоно. Үүнээс гадна 1-р сарын 24-ний өдөр нийт 181 хүүхэд мэндэлснээс 178 нь Монголд, 3 нь гадаадд мэндэлсэн байна. Эдгээр хүүхдүүд ч мөн хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас засгийн газраас гаргасан тогтоолын дагуу урамшуул олгох юм. 1 сая 2 сая дахь иргэний хоорондын зай 27 жил, 2-3 сая дахь иргэний хоорондын зай 26 жил гаруй буюу урт хугацааны